Бүгдний өдрийн мэнд. За ингээд та нарын маань хүсэн хүлээсэн One Piece-ийн хамгийн сүүл гарсан 2 ангийн маань товчлын инхүү бэлэн болжээ. Ганц эрхий ураагаа гоцоолгочвол манд ч бас төөрөөл явчихдээ штэ залуусаа. За ингээд дараагийн анги маань нарны бурхан хотод нь ороод ирсэн сүйтгэн жахад дотор амьдрах жижиг хүмүүс бүгд л бурхан тэнгэр минь тэнгэрийн гисгэлэгч нь энэ үү гэд сандралсан. За тэнгэрт нь нүх гарч ирээд нүхнээс нь галс авсаад л хотын иргэд бурхнаасаа болооч гэж гоохот тоож байгаа ч юм байхгүй ууртайгаар улам л хотоо зөрүүлнэ. За ингэж уурлаад байгаа учраас нарны бурхан гихчийнх нь хамгийн үнэнч 7 албатуудыг нь даалгыг нь алаад эдгийг нь идээд унахыг нь унжуулахыг нь унаад явж байгаа болохоор ийхүү ууртайгаар дэрсэн малгатуудыг зүгээр өнгөрөөхгүй гэсэн араас нь илтлээ. Манай эд чадхаараа л зайгаа барьж цааш явхад наами нарны бурхан хараад ийм амар чөтгөр шиг юмыг бурхан гэж дуудаад байх юм сони юм даа л гэлээ. За бусд нь бүгд л яах уу ийхүү яаж гарах уу яанаа инээ хэмээн ярилцж байхад манай Люфи тоож байгаа ч малга харин ч зугаац инээж байна. За Люфи Муурыг барилгын дээгүүр үсээрээ би энэ гоё хотыг сүрэлмээргүй байна гэж хэлэхэд Муур дүгэнд нь ороод үсэрсэн ч гэсэн буухтаа мэдээж легонуудыг бут үсэрхэн буухан дэрээ. За Люфи ч уурлан зэмлэхэд нарны бурхан тэднийг гүйцээд ирсэн байлаа. Миний тижээж ирсэн амтан яагаад тэдний талд орчихвоо гэж бодон гайхсаар тэднийг барих гэж дорлоо. Харин Нами гинтл хотын газрын зургийг хойш нь шидчихлээ. Усоо бангаасаар яаж байгаа юм бэ Нами гэхэд би бүгдийг цээжилчихсэн санаа зовлтгүй гэж хэлэн Люфи дээр ирэн. Люфи энэ бол тоглоом хотоо бидний харж байгаа үүлнүүд бол таасанч тогтоосон хүн. Энэ тэнгэр харин илүүшин буюу хуурмаг зэрэглээ маягийн зүйлээ. Бид тэр авраг биетний гэрийнх нь хаан ихтэй ширээн дээр байгаа гэд бүгдийг нь Люфи тайлбарлаж өгөн. Бид энэ хотын талд нь бол орцсон байна. Энэ жигээрээ яваад байвал бид чигээрээ гарч чадна гэж тайлбарлалаа. Харин нөгөө бурхан чинь гинтл уурлан авраг амтан барьдаг гэлтэй нэг юм зүйл гаргаж ирснэ. Ухсхийн тэднлүү дайранга та нар газрын зургийг жинхэнэ гэж бодоод байгаа мó. Энэ газар бол аврагуудыг хорих зориулттай хийсэн контейнер буюу нэг юм цайз маяг юм гэж хэлэн тэднийг унж авсан Муурыг нь эцэст нэг барьж авлаа. Люфи Мууранд дуурлан жишээ өөрийгөө байрд өгчөж байгаа мó л гэж байна. Манай Зоро Санжи хоёр маань энд байгаа штэ. Тэгээ шууд л сэлмээ агсан торыг нь цэвэрхэн гिचэн завчхад Санжи харин үлснийг нь өшөглөн торноос ятхамгүй мултарлаа. Нарны бурхан жүүнд нь гайхсан уу, айсан уу, хоошоо гидэргээ аван унаад өглөө. Суларсан Муур шууд л бүгдийг нь аван цааш явхад хотын хүмүүс Иргод алга болсон байна гэж бурхандаа хэллээ. Тэгээд манай идсэн юм ч яалтай хэлээ дээ. Яснаас нь өөр юм үлдээгүй байгааг бурхан нь олж хараад хэсэг зог тусан зогссноо айхтар чангаар ингээд инээж эхэлнэ. Хотын иргэдч түүнийг гайхан сүулдэ айж эхэллээ. Нарны бурхан харин тэднийг дутууналж байснаа ухааран өөртөөгөө яриад би энэ хотыг бүтээсэн инээ тэрэ гэж бутан жахад хотын иргэд тэнгэрийн заад сонгоож тэрнээс нь хаалга нэгдсэн болохыг анзаарлаа. Шууд л ямар ч эргэлзээгүйгээр тэр зүг рүү гүйцгээхэд бурхан чангаар тэднийг хайруудын бол хүлээн зөвшөөрөх байсан баха. Гэхдээ би бол та нарыг хүлээж хүлээн зөвшөөрөхгүй л гэж байна. Байж та юу лээ? Хайрууд гинөө гэд манайхан ярилцаад яг тэ нөгөө таньдаг нэрээ түүний амнаас сонссондоо гайхан байхад усов шууд л зэвсгээ гаргаж ирэн харахад цөмийн дэлбэрэлт үүсэн тэдний үзэгдэх орчныг хаагаад байсан. Тэр үхэн тэр хэсэгтээ ер нь дэлбэрлээ. За ингээд шууд л нүхээр нь гараа явчихъя гэхэд дэлбэрэлтийн дараа толны ард бетон ч юм уу чулуу ч юм уу нэг зүйл байлаа. Дэлбэрэлтэнд яагаачгүй гэхээр ер нь тэд зүг рүү гарч чадахгүйгээ ойлгож бурхан руу орилоход бурхангаа дүрдээ орцстой сүртэй байрлаа. Би бол бурхан та нар тэнгэрийн гисгэлийг хүрт гэсэн байдалтай тэдэнд хариу өглөө. За тэгснээр дэрсэн малгайт далайн дээрэмчдийн бүх багийн гишүүдийн нэрийг цээжэр мэдчихээн шүү бүр. Тэгээ тэрний бодож байснаас 2 хүн өөр байсан буюу зөрсөн гэсэн. За тэр 2 хүн нь хин бэ гэсэн Нами болон Чоппер 2 гэж байна. За Нами нэг зүйлдээ сэтэж олсон бололтой Усоп руу эргэж хараад байгалийн гамшиг боллоо гэж бодвол хин нэгэн буруу үстэй те. Тийм байна шүү. Ер нь газар хөдлөлт үеэр шуурга болоход нэрэл нэг энэ тэрний буруу гэж ярьдаггүй юм байна гэж хэлэхэд Намис толгоогоо дөхөн төрнөөс хойш ямар хэцүү зам дууснаа дахин нэг санахад Санжи түүний байгаа байдлыг харан шууд л уур нь хүрэн очоод зодчих гээд шүү бүр. Тэгээ Усоп түүнийг зогсоон бид бас түүний энэ газрыг сүрүүлсэн штэ байжээ Санжи гэхэд тэр мөө авраг банд миний Намигийн хувцсыг сольсон гэж бодохоор л гээд ус нь нүдлээд ус нустайгаа холилдон гомдлоо.
Нами авахаа би түүнийг өөрийн энэ хоёр хөлөөрөө дээрээс нь дэвсээд газартаа тэгшлээтэй гэхэд одоо Нами Divine Retribution гэж ингэж хэлснээр энэ өршлөгдлөө. За хэдхэн хоногийн өмнө нарны доор одоо нарлаа сууж байхад нь түүний хэрэг одоо санийг өг түүн дээр яваад ирлээ. Энэ одоо бурхангаа гээд байгаа хүн ч нээхэн бодсонгүй гээд өндийгөө тартал дотор нь жинкнээсээ дэрсэн малгай талаан дээр юмжтынхны одоо тал нь ундаж байгаа хардаг. Хараад бөөн баяр болон одоо ЭК-дэс нааш ирж явахдаа манан төөрцсөн юм байна да гэж одоо гайхсан ч цаг алдалгүй шууд ажиллаа эхэллээ. За энэ яг хин юм бэ гэж үү? За энэ болохоор өөрийгөө нарны бурхан гэж одоо зүсээ хуургаад байгаа хүн. За түүнийг Road гинэ. Road нь шин далайн дээрэмчтэй, шин авраг далайн дээрэмчдийн багийн гишүүн юм аа. Тэгээ мэдээж хайруудын ахлагчийн доор байдаг хүн гэхэд ер нь ойлгох хаа. За ингээд Road хэлж байна. Манай Ахмад ер нь яасан гэж чиний доор ороод ах уу? Надад бол чиний доор зүтгэх бүр сэтэрхий зүүнний дайтай сэтгэл жалгаа. Би бол агуу Элбафын дайчин л гэж хэлж байна. За тэгээд Люфи Нами хоёрыг одоо нэг гарн дээрээ тавин харлаа. Намигч нэг сайн харлаа, догтлоод, ичээд унлаа. Тэгсэн манай эд сэрчих гээд шүү. За үнийг Road анзаараа шууд л нэмээд унтуулах утаа цацсан. Одоо тэдэнд зориулж хувцсаж эхэллээ. За ингээд тэдэнд Viking зүстэй хувцсхийн өмсүүлж өөрийн тоглоомын хот дотор хийн. Одоо тэднийг харж өөрийгөө баясган байгаа нь энэ нөлөө. За ингээд одоо юу буцъя да. За буцаа шилжгээд Road одоо тэднийг бууж өгөө. Та нар угаасаа эндээс гарч чадахгүй. Эндээ одоо бүхэл бүтэн амьдралынхаа турш гацх болно гэж орилсоор л. Даанч түүний үгийг одоо тоож байгаа нохооч шалгадаа. За түүнийг бувтанж байхад одоо Нами Zeus 2 харин дайралтаа бэлдсээр асар том хар үл хуран одоо Нами тагта доош буулгаснаар авраг аян Road дээр булаа. Бүр хот дөргөөд айхтар хүчтэй дайралтаа харууллаа да манай Нами. Усоп бүр шок. За ингээд одоо Road-ийг татгнаж байх оронд Luffy маань шуудлах усхийн нэг гараа гэр дөрв болгосноо бетонын ханны цаана Elbaf байгаа гэж догтлон цөм зөксноор энэ хүн маань дуусч байна. За ингээ хоёр анги болохоор дараагийн анги руу орцгоё. За хэсэг шууд лагуу Эрик хөлөг дээр Франки одоо хайха болцгоё. Бид чадах бүхнээ л хийлээ гэж хэллээ. Жимбэ ойрхон байх авраг загаснуудаас гойн тэднийг бас хайлгуулж байгаа. За тэгээ хийж чадах бүхэн маань ингээд ер нь боссон. Олж чадахгүй байгаагаас хойш тэднийг Elbaf дээр хүрээд ирнэ гэж итгээд цааш явцгаая гэхэд бүгд дуунигтэйгээр зөвшөөрлөө. За хэсэг Luffy-р шилжлээ. Тэд гараад иржээ. Арга том цайзын гадаа өвлийн хүтэн уур амьсгал тэднийг өгтлээ. Эргэн тойрноо ажил мэдээж үлэмж том моднууд, ер бусын газрын бүтэцтэн дээр одоо уулан дээр байх цайз хамгийн том одоо мод руу одоо холбогдсон байгаа гүүр гих зэрэг ийм үлэмж хотын сүрдэм төрхийг тэд одоо ингээд хараад гайхлаа. За ингээд тэднийг эргэн тойрноо харан манарн зогсож байхад гүрний нөгөө талаас нэг хоёр авраг ирж байгаа нь харагдлаа. Бүгд ихний ээлжинд нуугдъя гэж тохирон нуугдлаа. Цаанаас ирж байх аврагыг Goldberg болон Gerd гэх одоо шинэ авраг далайн дээрэмчдийн гишүүд болохыг одоо бидэнд танилцуулнаа. Gerd-ийн мөрөн дээр байх шовуу хүртэл бас танилцуулчихно. Энэ Piper гэдэг юм байна. За Gerd-ийн ийм хүүгэлээ. Хайруудын Ахмад ер нь яг яагаад Road мэтийн үл бүтэх гарыг багтаа эсвэлдэг байна. Гүй Road ч мундаг авьяастай чадварлаг замслагч болохоор бид одоо түүний төвчгээ зүр аргагүй гэж хэллээ. За Gerd үргэлжлүүлэн Road бол ханхуу Loki-гоос илүү Elbaf-ыг гутааж байгаа хүн штэй л гэж байна. За тэдний цайз руу ирсэн байгаа шалтгаан нь яг юу юм бэ гэвэл Piper Road-ийн хэрэг түрүүн тугтай хөлөгийн хамт цайз руу нисэж байгааг нь харсан гинэ. Мундаг шуу байх нэ. За ингээд тэд одоо тэр хөлгийг далайн дээрэмчдийн хөлөг байх гэж бодон шалгахаар ирж байгаа нь энэ юм байна. За Road бол ер нь Elbaf-ийн ойролцоо байгаа хөлөг онгоцуудыг шувуугаараа зөөлгөөл нөгөө нэг хот руугаа оруулаад тэжээгээл өөрийгөө бурхан болгоод байж идэг дурак юмсан жи. За энэ бүхнийг тэд мэддэг юм байна. Тэгэд одоо энэ удаа дахиад барьж авбал шууд л Жэрүүд матнаа л гэж. За Жэрүү гэж юм бэ гэж үү. За Жэрүү нь болохоор 400 гаруй настай хөгшин аврагаа. Big Mom-ийн флашбек дээр гардаг юм байлаа шүү. За ингээд Elbaf руу орж ирэх нь өөрөө нилээн хатуу чанга хуйлтай гэхийг Нами тэдний ярианаас сонссон болохоор нөгөө эдгээ аль чадгаараа л дууга байлгалаа. Gerd Goldberg хоёр хаалгыг тогшин анхаарал өөр зүйл рүү шилжихэд манайхан айл хэдийнэ гүүрээс цааш явцгаалаа. За гүрний доош харуул авраг ойн авраг чоннууд хоолоогоор нь дээш хар саарлаа. Ер нь Usopp Chopper Nami 3 нилээн л хэцүүхэн байгаа харагддаг ч гэсэн Luffy гүүж харайж инээж явахдаа гинтл доороос хүчтэй зүйл мэдэрлээ. Түүний аураа нь одоо манай гурыг зог тусахад хүрхэн
хэмжээний одоо тийм амар хүчтэй орилонч гэх юм уу нэг тийм сонсогдлоо. За тийм нэг сонссон манайд маань хэр баргийн хүнээс бол ийм зүйл гарахгүй гэж ярилцлаа. Ингээд Санжи намыг хамгаалахаар үлдэх шийдвэр гаргахад мэдээж зоорог татаж аваад чам шиг ийм зүг чигийн хүн амар баримжаатай хүн тэр доор ойруу явуулчвал чи хизээ ирнэ гэж одоо үлээх юм бэ чамаа гэж уурлахад Люфи ганцаараа доош явахаар болж цааш явж байгаарэ гэж даатхан өөрөө доош явлаа. За хэсэг аврах хөлөг дээр ирэхэд одоо өглөө сонин тэдний гарт байгаа харагдлаа. Бүгд л сонин харан гайхлаа. Учир нь Экэдийг аврах далайн дээрэмчд болон Йонко Люфигийн хамт олонноор хамтрал байгуулан ирээдүйн арал гихчийг газартай нь тэгшилсэн гэсэн байлаа. За Дори Брогийн хоёрч үүнээс болон одоо 1.8 тэрбум бэрийг хүртлээ шагналан дээшсэн байгаа маань. За Дори Брогийн хоёрч өөртөө буцаж ирсэн гэж зарлах хүсэлгүй байгаа юм да болно. Гэхэд одоо багийнх нь харин ч дуртай одоо л та хоёр хүртэх ёстой шагнал дээр очлоо ашгүй дээ гэлцэн. За үргэлжлүүлэн уншихад доктор Вегапанкийг алсан гэх гарчиг байлаа. Гарчгийн доор Vegapunk болон Gear 5 Luffy-гийн зураг байлаа. Robin Luffy-гийн зургийг хараад гарн дээр нь X тэмдэг байх юм аа. Энэ яг ямар учиртай юм болоо. Энэ гэхдээ гарн жирэлцсэн байхад X тэмдэг нь айгүй цэвэрхэн гарсан байхын гэлээ. За Gear 5-даа байхад Luffy хизээж зүгээр зогсно гэж байхгүй шүү дээ хэмээн ярилцгаад Robin үргэлжлүүлэн энэ тэмдгийг хаана харлаа гэж гайхан нэг л санаж чадахгүй байгаагаа хэллээ. Дори харин энэ бүгдийг таслан шаал өөр сэдв оруулж ирлээ. Luffy одоо албан ёсоор улаан хөстийн хэмжээнд гарч ирлээ штэ. Бас хайруудын Luffy-гийн айрамд нэгчихсэн гэхэд манай хэд хайрууд нэг асуулаа. Тэрөө ер нь гарч болцсохгүй ийм эрсдлээс сэргийлэхийн тулд одоогийн байдлаар Elbaf хөдөлж тулалдаж чадах хэмжээний дайчин хинэл байна бүгдийг нь дудан Elbaf-та байлах хэрэгтэй байгаамаа гэлээ. За энэхүү хоёр ахмадыг одоо цаана тэр хоорондоо зодтолдож байх үеэр хааны хүүхэд буюу одоо ханхүү энэ хороод мэдлсэн. Түүнийг Локи гэж нэрлсэн. Гэхдээ одоо хүмүүс түүнийг хараалт ханхүү гэж хослох болсон. Учир нь Локи өөрийнхөө төрсөн аав хаан Хералтыг хөнөөж дээд язгууртны үеэс үед дамжиж ирсэн домогч төгрийн жимсийг идсэн. Харин түүнийг тэр явдлаас хойш Elbaf-ын дайчид түүнийг модонд гинжлэн хорж эргэж тойрж байхаар болсон. Гэхдээ сүүлийн үед тэр гинжнээсээ мултрах бүхий л арга хэрглэж байгаа. Түүнийг суларчлаа гэж бодъё л та. Тэгээ дахиад гинжлэе гэвэл Elbaf-ын бүхий л аврах дайчид тийм одоо хүч нь хэрэгтэй гэхэд Франки үүнийг нь сонсоод дархин масалчлаа. За ер нь ингээд Франки дахиад хэлж байгаа юм. За дүгнээд хэлэхэд нэг л аврах хүнийг гинжтэй гавтай аюулгүй байлгахын тулд бүхэл бүтэн улсын дайчид бүгд байх ёстой гэсэн үг юм байна гэж хэллээ. За хэсэг Люфи рүү шилжлээ. Люфи тэр чанга орилон хинээс гараад байсныг нь олж мэдлээ. Хүүхүйтэн өндөр модтой ой модон дунд авраг модыг орон гинжилсэн байх булчинлаг биетэй нүдээ ороосон ямаан сахалтай эвэртэй нэгэн авраг байлаа. Түүний байгаагаа байдлаас нь харахад энэ ертөнцид түүнийг айлах зүйл үлдээгүй мэтэл хинэггүй хэрнээ асар хүчтэй мэдрэгдлээ. Люфи шууд л өөрийгөө танилцууллаа. Би бол Monkey D. Luffy, далайн дээрэмчдийн хаан болох хүн. Энэ хаанах вэ чи мэдхүү гэж асуулаа. Энэ бол Дайны нутаг, Elbaf-ын домогт дайчдын төрөлх нутаг. Өнгөрсөн болон өнөө үеийн мянган дайны үндсэнээр байгуулагдсан хамгийн хүчтэй улс Elbaf гэж түн танилцууллаа. За ийхүү Elbaf-ын газар нутаг бидэнд харагдаж эхэлнэ. Голц өмнө Yggdrasil гэх модоо үрээлээд байгуулагдсан 3 өөр цаг агаартай аврах том мод харагданаа. Ингээд нутгаа танилцуулж дууссан аврах Люфи тандан намайг Локи гэдэг нарны бурхан, дэлхийн төгсгөлийг авчрах хүн гэж өөрийгөө хэллээ. За энэ хүртэл үзсэн та нартай үнэхээр их баярлалаа. Тусалж дэмждэг бүхий л хүмүүстээ гүнээ талархал илэрхийлье. За дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа. Chilling out, maxing, relaxing. Summertime weather, fantastic. Kick back. I'ma crack another cold one. Barbecue chicken almost done. Kick back. Hey, all the shorties came through.